90 тэрбум төгрөгөөр бүх аймагуудад хуваарлаад, чигт хуваарлаад тэгээ эхлэх хугацааг нь 2015, дуусах хугацааг нь 2015 өгчөж байгаа. Тэр уг нь бол яг энэ жагсаалтыг харахаар энэ 190 тэрбум төгрөгөөр одоо зөвхөн Хөвсгөл аймаг гэхэд бол яг энэ зорилттой хөтөлбөрийн жагсаалтанд орсон 26 хөтөлбөрийг 10.5 тэрбум төгрөгөөр 15 онд эхлүүлээд 15 онд дуусгах гэсэн ийм юм ойлгохоор байгаа байхгүй. Гэтэл харамсалтай нь яг нөгөө жагсаалтыг уншаад үзэхээр эдгээр чинь бүр 15 онд эхэлж 15 онд дуусах байтугай 12 оноос хойш үргэлжлээд явж байгаа объектууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зорилттой хөрөнгө оруулалтын жагсаалт гэдгийг нэг ямар томьёолоор одоо ингэж оруулж ирсэн бэ? Хин хийсэн бэ гэдэг би нэг бүр ойлгомоор улсын их хурлын гишүүд бүгдээр ойлгох хэрэгтэй гэж. Орон нутгийн хөгжлийн сантай адилхан мөнгө гэж хэлээд шүү дээ 190 тэрбумыг. Тэгвэл орон нутгийн хөгжлийн сан гэдэг чинь өөрөө зориулт нь яг юм байна. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтуудыг яг ийм зүйл зарцуулна гэсэн маш тодорхой хуулийн томьёололтой ийм залттай ийм санхүүжилт байгаад. Яг тэрнтэй харьцуулахаар бол энэ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөтэй харьцуулахаар яг энэ зорилттой хөрөнгө оруулалт гэдэг чинь маш ойлгомжтой үлдэж байгаа ийм зүйл байна. Ерөнхий сайд маань бол сая хэлээд шүү дээ. Би бол үнэхээр энэ татвар төлөгчдийн мөнгийг одоо өөр ашиггүй зарцуулж талаар нэг юм болно гэж би санаа зовоод байна гэж хэлээд. Гэтэл харамсалтай нь хэрэг улсын их хурал дээр бид нар энэ хөрөнгө оруулалтын яг энэ өргөн барьснаар энэ хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталчих юм бол аймаг орон нутгт төр тэгвэл яг энэ чинь шинээр объект шийдэх ямар ч эрх мэдэл нь байхгүй шүү дээ. Улсын их хурал яг энэ жагсаалтыг баталчих юм бол аймгийн иргэдийн хурал энэ жагсаалтыг өөрчилж чадахгүй ч дээ. Тэр ийм ойлгомжгүй зүйлүүд. Нөгөө талаасаа болохоор ер нь төр хувийн хвшилтайгаа нийлээд энэ хөрөнгө оруулалтын асуултуудыг шийдчихээрээ тэгээд би хэлээд байгаамаа. Улсын их хурал дээр энэ тогтоол гаргах хэрэгтэй. Энэ ч бол үндсэндээ юу ч хэлээд энэ нөхөр консенсус гэсэн үг шүү дээ. Тэгэхээр орон нутгийн энэ консенсусыг шилжих юм уу? Яг шилжих одоо тодорхой хууль эргэцэн одоо орчин өнөөдөр үүсэх юм уу? Яг шилжлээ гэхээр өнөөдөр нөгөө нэг яг улсын өрийн асуудал, засгийн газрын баталгааны асуудлууд гэдэг олон зүйлүүд яг энэ дээр гарч ирж байна. Тэгэхээр ийм ойлгомжгүй дутуу зүйлүүдийг оруулж ирж улсын их хурлыг батлуулах гэдэг нь үнэхээр гайхаж байгаа юм л. Одоо ингэж үг хэлэхээр ерөнхий сайд нь гараа явчих.